Тэгэхээр энэ дүүчийн өдөр бид нэр юу хийх вэ гэх юм бол нэн тэргуунд сүсгтэн Бурхны шинтэн та өөрийн сэтгэл рүү өнгөх учиртай. Бурхны шинтэн өнгөж Бурхны эрхэмдээ зургаалаас би юун тулд амьдарч байгаа вэ? Юуг эрхэмлэх вэ гэдэг үнэцүүл олж авч байгаа, чигээ олж авч байгаа үнийг Бурхны шинтэн өнгө. Түрүүлээ бид нар дийлэх нь Бурхны шинтэн атлаа, Бурхны шинийхээ утга учирыг ойлгож мэдэх нь баг болоод байгаа болохоор л энэ өдөр тун ач холбогдолтой байгаа. Өнөөдөр Монголын шашин шүтлэгтэй ард иргэдийн та бараг 90 орчим хувь нь Бурхны шинтэй гэж өөрийгөө томьёосон байдаг 2010 оны байдлаар. Тэгэхээр энд ямар нэрийг өгч болохоор байна вэ гэхээр Монголын уучлаарай Бурхны шин гэдэг бол монголчуудын үндэсний хэмжээний шашин нь бол гарцаагүй. Тэгэхээр үндэсний хэмжээний шашин болоод ирэхээр үнийгээ таваад бас хариуцлага нэмэгддэг. Одоо ер нь өдний хүртэл дэлхийн аль ч оронд массын хэмжээнд ёс суртахууныг бүтээдэг өөр юм аливаа нэгэн зүйл нэгдээгүүл байна л да. Англид ч байлаа, Америкт ч байлаа, Оросд ч байлаа гэсэн өөрийнх нь тэр уламжлалт шашин нь бол нийт ард иргэдийг сайн сайханд зориулах, итгүүлэх, муу мөглөөс татгал царай гэж ятхан мухуулдаг гол зүйл нь тэр үндэсний шин байх учиртай байдаг. Тэгээ харамсалтай бид нар 60-70 жилийн турш энийг нухчин дарж энэ үед хийсэн тэр пропаганда доромжлол бүтээлүүд нь одоо хүртэл нөлөөгөө үзүүлсээр байна. Бурхан багшийн дүүчийн өдөр гэдэг ярих юм ер нь Бурхны шин юу вэ гэхээр маш тодорхой тайлбар өгöd л да Бурхны шин. Энэ бол мөглийг хийхгүй хичээх, хийхгүй байхын нэрэм зөв сайн итгэх, зөв сайныг хичээхийн нэрэм тэхийн тулд хүн өөрийнхөө сэтгэлийг засах, тийм ээ мууган засах, зөвийг нь хөгжүүлэх. Энэ бол Бурхны шин гэчийн юм шүү. Бурхны шин бол өрдөө сүлийн юм гэж одоо Бурхны шиний олон сурвалжуудад, онлын номнуудад тодорхой гарсан байдаг. Тэгэхээр энэ дүүчийн өдөр бид нэр юу хийх вэ гэх юм бол нэн тэргуунд сүсгтэн Бурхны шинтэн та өөрийн сэтгэл рүү өнгөх учиртай. Би ер нь ямар байна да? Ёс суртахууны хэмжүүрээр би ямар байна да? Зүгийг хэр хийж байна, бурууг хэр хийж байна, буруу хийж байгаа бол багасгая, хичээе. Та зөв рүү тэмүүлэе гэж өөртөө ярилцах, бодох, тунгаах учиртай. Та нөгөө талаас хараа ер нь өнөөдөр монголчууд бидний ёс суртахуун төвшөндөө хэр байгаас юм бэлээ. Бид нэрээ үнэхээр нэг сайхан нийгмийг бүтээж чадахгүй юу? Тэгээ сайхан нийгмийг бүтээхэд энэ нэг эд шидээр тэнгэрээс ч юм уу буугаад ирдэг биш. Энийг бүтээхгүй болиулдаг, хоригддаг ч гэсэн чөтгөр шулам ихээсээ илүүтэйгээр бидний л нөгөө хэлдэг муу мухай сэтгэл маань л бүх юмыг өмүүлж байна. Шудрагун тогтолцоо бүтээхэд саад болж байна. Тэр ганцхан мэдээжээр Бурхны шин биш. Монголд байгаа христийн шинтнүүд нь христийн сургаалынхаа дагуу зөв зүйтэй амьдралыг сонгох хичээх хэрэгтэй. Исламын шинтнүүд, бүүм өргөлтнүүд зөвөр ямар шинтэн байна. Тэгээ үнэмлэхүй олонх нь шүтгэх нь бол Бурхны шин. Тэгэхээр энэ баярыг тоомлоод ор хэлэх юм бол баяр болгоныг өөрийн онцлог хэв шинжтэй утга агуулгатай байдаг. Бурхан багшийн дүүчийн өдөр гэдэг бол ёс суртахууны баяр. Энийг энэрхнийг үүсэх баярын өдөр гэж хэлж болно. Зөв сайнд итгэх баярын өдөр гэж хэлж болно. Бусдад туслах өгөх өдөр гэж хэлж болно. Тэгээд Бурхны шашинтан хүний хувьд бол тухайлан өндөр ач холбогдолтой өдөр л дөө. Энийг сонсож байгаа хүн хэрэг та Бурхны шинтэн мөн бол Бурхны шинтэн хүн гэж нэг сан нүсрүү байдлаар нэг хүрд эргүүлчихэж байгаа хүнийг хэлэхэд бэрх. Бурхны шинтэн хүн гэж Бурхны эрхэмдээ зургаалаас
Би юун тулд амьдарч байгаа вэ? Юуг эрхэмлэх вэ гэдэг үнэцүүлээ олж авч байгаа, чигээ олж авч байгаа хүнийг Бурхны шин тун гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр бид нар Бурхны шин гэдэг чинь ёс суртахуун юм шүү дээ гэдгийг л тал бүрдээ ойлгох хэрэгтэй байна. Тал бүрдээ ярилцах хэрэгтэй байна. Түрүүлээ бид нар дийлэх нь Бурхны шин таатлаа, Бурхны шинийхээ утга учирыг ойлгож мэдэх нь баг болоод байгаа болохоор л энэ өдөр тун ач холбогдолтой байгаа. Энийг хүн төрлөختөн олон нийтийн ёс суртахуун гэдгийг шашин гүтээ хүртэл шийдэж ирсэн. Бид тэр 60 жилийн нэг гутаахад оргицсан. Одоо хамаалал би Бурхны шингүүний Бурхны шинтэн болох гэдэг байна шүү. Бурхны шинтэн хүн гэдэг нь та Бурхны шинтэй л бол би ямар байна? Би шудраг байх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол зовлон зүдүүр гарч ирэх нь миний итгэл үнэмшлүүдээ гэж бодох учиртай болчиход байгаа болохоор Бурхны өнөөдөр тун их хэрэгтэй.